Яагаад Монголд судалгаа шинжилгээ хийх болсон бэ гэж надаас олон хүн асуудаг. Учир юу гэвээс би энэ нутгийн талаар өмнөх 2 аяллахаа үеэр баггүй мэддэг болсон тул тэндээс амжилт олно гэж үзсэнтэй холбоотой юм л да. Хэрвээ би Төв Азийн өндөрлөг, Төвд, Хятад ба Оросын Туркменстаны талаар ижил итгэл үнэмшилтэй байсан бол мөн л адил итгэл найдвараа өвөрлөн явах байлаа. Монгол намайг сорон зэмэд татсан болохоор би сэтгэл шулуудсан юм. Roy Chapman Andrews. Дэлхий дээр олон сая жилийн өмнө ургаамууд шиг том биетэй аимшигт мангасууд амьдарч байжээ. Төсөөлбөл Холливуудын нэрт найруулагч Стивен Спилбергийн бүтээсэн Юурийн галвын цэцэрлэг кинон дээрээс харж байна. Харин тэдгээр амьтад хэрхэн сүүлч үгүй болсон тухай эрдэмтэд түмэн янзын таамаг дэвшүүлсэн. Монголчуудын нэрэлснээр руугийн яс буюу динозаврын гайхамшигт олголуудыг Америкийн эрдэмтэд 1922 оноос 25 адал явдалд дурдагч хүн төрөлхтний чихийг дэлдийлгсэн мэдээ болсон. Энэ бол Roy Chapman Andrews-ийн удирдсан Төв Азийн экспедицийн гайхамшигт нээлтүүд байлаа. Эртний хүний мөрөөр. Палеонтологийн шинжилгээ ухаан гэдэг чинь үндсэндээ бол дэлхийн түүхийг судлах шинжилгээ ухаан шүү дээ. Тэгвэл дэлхийн түүхийг одоо тэр үед нь амьдарч байсан амьтан ургамлынхан чулуутсан үлдэгдлэр нь олдвор дээр үндсээ судалдаг шинжилгээ ухаан. Палеонтологч хүн ил харагдах яс байхгүй бол газар ухаж үздэггүй ажээ. Мэргэжлийн хүний туршлагатай хараанд өртөх яс өчүүхэн жижиг байх боловч доор нь бүхэл бүтэн олбор нуугдаж байдаг байна. Төв Азийн экспедицийн анхны олбор Эрендавстын хөндөгөөс олджээ. Шинжилгээний багийн ахлагч геологч Берки хотгийн ойролцох жижиг хаднаас зохиосон эртний амьтны толгоон яс олсон нь тэдний анхны олз байлаа. Харин майхнаа байрлуулсан урт хяраас том жижиг махчин болон өвсөн тэжээлт бүлэг бүрүүлийн яс, шүд, сарвуу хумс олсон нь ажил амжилттай бүтгэхийн дохио байсан. Эрендавсны хөндийгөөс олсон эдгээр яс нь цэрдийн галбын үед амьдарч байсан Iguanodont, Dianodont зэрэг амьтдыг ажээ. I'm a paleontologist and what sort of Би палеонтологч мэргэжилтэй. Би өвлөг гөрөвл болон бусад эрдний амьтдын үлдэгдлийг судлах дуртай учраас энэ мэргэжлийг сонгосон юм. Би анх 6-аас 7 настай байхдаа Roy Chapman Andrews-ийн бичсэн өвлөг гөрөвлийн тухай хүүхдийн номыг уншиж байсан. were children's books by Roy Chapman. Тийм ээ, би хүүхэд байхдаа энэ номыг уншиж байсан. Монголд очих боломж олдно гэж боддоггүй байлаа.
Рой Чапман Эндрюс палеонтологийн шинжлэх ухааны салбарт онцгой хувь нэмэр оруулсан. Монгол нутгийг зорьсон тэрний цуврал экспедиц маш сайн төлөвлөгдсөн байжээ. Тэр яг цэргийн ажиллагаа шиг төлөвлөгөө зохиосон. Ачаа, тоног төхөөрөмжөө зөөх, аян замыг хурдан туулах зорилгоор 100 гаруй тэмээ ашигласан. Учир нь говь зүйлд автомашин тохирохгүй болох нь батлагдсан. 1920-ад онд Рой Чапман Эндрюсийн Монгол улсад хийсэн экспедиц бол палеонтологийн салбар дахь хамгийн алдартай экспедиц байлаа. Түүний аяллыг маш сайн санхүүжүүлсэн. Тийм ч учраас Рой Чапман Эндрюсийн аялал шинжлэх ухааны экспедиц гэдэг ойлголтыг шинэ шатанд гаргаж Монгол нутгаас өмнө нь үлдэгдэл илрүүлж байгаагүй. Монгол орны тухай барууны ертөнцид бараг мэддэггүй байж. Экспедицийн явцад нээсэн олдврууд чулуужсан үлдэгдэл агуулсан газрууд нь энэ шинжлэх ухаанд онцгой нээлтгэж тооцогдож байлаа. Түүний нээлтүүд Төв Азийн нутаг дэвсгэрдэх маш эртний амьдралыг судлах боломж олгосон. Баян цагаас үлэг гүрвлийн өндөгний үүрэм, Велоцираптор, Oviraptor зэрэг үлэг гүрвэл болон хөхтөн амьтдын чулуужсан яс олсон. Энэ экспедицийн нээлтүүд орчин үеийн сансрын хөтөлбөр шиг олонний анхаарлыг татж байлаа. Эндрюс экспедицийг бид нар бол монголчууд ялангуяа палеонтологи экспедиц гэдгээр ойлгоод байдаг. Энэ бол маш ташаа ойлголт. Ер нь бол Эндрюс бол зөвхөн одоо Монголд ажиллах гэж тэр 20-ад оны ихээр ирсэн юм биш. Ер нь Эндрюс 1912 оноос бол Төв Азид судалгаа явуулж эхэлсэн тийм хүн байна. 20 дугаар зууны эхэнд бол дэлхийн одоо өндөр хөгжилтэй орнуудад бол хүн гэдэг одоо хаана үүсч бий болсон юм бэ? Айл улсын газар нутаг дээр айл одоо тэвд нь юу хүн үүсэх болсон бэ гэсэн ийм одоо шинжилгээ судалгааны асуудал их сонирхогдчихсэн байна. Их үедээ бол угаасаа Эндрюсийн гол судалгааны объект нь бол халим судлалын хүн байсан. Аспарн Блек Метиенара хүний гарал үүсэл бол юу Төв Азид байна. Төв Азид хүн үүссэн. Тэгээ тэр нь бол хятад одоо Монголын нутаг байж болох юм а гэсэн ийм одоо таамаглал гаргасан гэж байна. Тэгээд энэ Зүүн Даас, Солонгос, Японоор бол нэлээд удаа ажилласан. За тэгээд дараа нь бол хятадын өмнөд нутгаар ажилласан. Өөрөө бол палеонтологч хүн биш шүү дээ. Амьтан судлаач тийм үү. Тэгэхээр тэр таамаглалыг одоо үнэн байна уу, худлаа байна уу гэдгийг одоо шалгах, баталгаажуулахаар юу Эндрюс эхлээд хятадын нутагт ажилласан хүн шүү.
Америкийн байгалийн түүхэн музейн амтны судлалын 2-р экспедиц гэж тийм экспедицийг бол Монгол зохион байгуулсан байдаг. Энэ талаар бол ерөөсөө бид ярьдгүй. Өөрөөр хэлбэл Эндрюс эхлээд бол палеонтологийн чиглэлээр амтны судлалын чиглэлээр Монголд ажиллаж байсан. 19 онд ажиллаж байсан. Хятадын нутагт ажиллаж байгаа. Тэгээд манай судар үчгийн хүрээлэн J7 гэдэг нэг судлаач байсан гинлээ. Тэрний одоо тусламжтайгаар одоо богдын зөвшөөрлөөр Монголд ирж ажилласан. Тэгээ орж ирэхдээ бол одоо дэлхийн худалдааны одоо торгон замаар явж орж ирсэн хүн юм байл. 22 онд орж ирэхдээ мөн л адилхан одоо өмнө 19 онд одоо хоримтлуулсан туршлагаараа эхлээл одоо баруун тишээ явсан байдаг. Одоо Цэцэг бангийн хүрээ гэж одоо өөрөлдөн бол 10 урангайн нутгаар одоо судалгаагаа хийж эхэлсэн. Тэгэхдээ ер нь бол эртний амьтны палеонтологи олдвор болно гэсэн тийм бодол бол түүнд эхлээд байгаагүй. Тэгээд эндээсээ урагшаа одоо нууруудын хөн дээр рүү одоо аялах явцдаа бол санамсаргүйгээр шахуу баг ихний одоо чулууцаа олдврыг бол олсон байдаг. Төв Азийн экспедицийн үнэтэй гэсэн олдвор болгоно баазаас нүүхийн өмнө олддог байлаа. Баг богдоос нүүхээр экспедицийн баг баазаа буулгаж байтал шинжилгээний ангийн ахлагч палеонтологч Гранжер, зураглаач Шаклфорд хоёр урд нь шинжилж байгаагүй нэг газрыг шалгахаар болжээ. Ятад жолооч Вангтай хамт тэр хоёр бээрт орших адуун хошуу руу явсан. Тэндээс маш том яс олсон нь Балучитрумын дээд чүмэгний яс байлаа. Хамгийн чухал нь эрүүний яс, шүд, толгоон яс нь палеонтологийн түүхэнд шин зүйл байсан нь тэрнийг ямар үнэтэй олдвор болохыг баталжээ. Дөнгөж хил гараад тэр эргэлийн зоо гэдгийг тэрний одоо нэрийг мэдэхгүй ардын овоо гэж нэрлсэн тэдний одоо хэвлүүлсэн ном судалтаанда ардын овоо гэд бичсэн байдгийн байлаа. Үнэн хэрэгтээ бол тэр эргэлийн зоо байсан. Тэрнээс эхлээд тэнцээ бол Эоцын 40 хэдэн сая жилийн амьтад байдгийм л да. Тэгтээ маш их баян одоо олдворт газар тэнд ажиллаад тэгэл наашаага үлгий хийдэг дамжаал тэгэл Өмнө Говь аймгийн Болгон сумын нутагт Баян захт ирж замаасаа төөрөөд Эндрюс ойролцоох тэр алс таргаж байгаа айлаас зам асуух хооронд нь тэр экспедиц ажиллаж байсан одоо зураглаач Шаклфорд гэдэг хүн зүгээр одоо цаг өнгөрөх үүднээс санамсаргүй ингээд нэг гүвэд аваад өнгөгийг харсан чинь тэнд нь тэр шавар ус уу шаврак ус гэж бичсэн байдаг. Одоогийн бидний ярьдаг баян цагийг анхнайсан. Баян цаг бол үнэхээр одоо тэр үедээ маш их олдвортой байсан байж таараа. Тэгээд тэнд нь бол том актер сайхан цавууд ингээд харагдахад нь мэдээж тэр тэнд нь явж исэн бос улсууд нь тэр лөө буугаад ингээд хайсан чинь Протоцеравцын үндэгний хэлтэрхий олж ил тэгэл тэрнийг юу цааш нь одоо боловсруулалт хийгээл тэндээс бүтэн өндөг олсон. Тэр үед нь бас палеонтологч явж байсан. Тэр нь бол Грэнжер гэж. Тэр Грэнжертэй үзүүлэх энэ бол ямар ч талаас орчин үеийн амьтных биш эртний амьтны өндөг байна. Энэ бол сонирхолтой газар байна гэж үзээд тэгээд тэндээ бол тэр 22 онд бол хайгуул хийгдээгүй.
дараагийн жил ирж ажиллах хэрэгтэй байна гэдээ явсан байх. This feeling it's hard to describe the excitement. Шинжлэх ухаанд ач холбогдолтой ямар нэгэн нээлт хийх үед төрдөг мэдрэмжийг үгээр дүрслэх их хэцүү байна. It's an excitement like you might get in many moments in your life. Хэн нэгэнд дурлах, сэтгэл татагдах зэрэг хүний амьдралд тохиолддог гайхамшигтай агшинд харьцуулж болох юм. 23 онд одоо анхны өндгийг дараагийн жил ирж Баянзагаас олсон. Тэгэл 23 он тэр өндгийг олсноос эхлээл л одоо өндөрлөгтөн үлэг гөрүүл гэдэг амтан болвол өндгөөр үрждэг байсан байна гэдгийг бол шинжлэх ухаанд баттайгаар оруулсан гэж үздэг. Энэ нээлтийг Нью-Йорк хотоос гадна дэлхийн нийтээр шогшин гайхаж байлаа. Өмнө Говь аймгийн Булган сумын нутаг Баянзаг хэмээх газар Дуу Азийн экспедиц ирэхээс өмнө Эмэн шавар нэртэй байж. Эндрюс энэ тухай эртний хүний мөрөөр номонд яс газрыг бараг битүү хутсан байх бөгөөд хэний ч мэдэхгүй амьддих байлаа. Гранжер чулуутсан өндгний хідэн хальс олсон нь энэ хавийг Канзон эрдний хожуугийн урдаст газар болов уу хэмээн бодоход хүрв. Сүүлд нь энэ хальснууд үлэг гөрүүлийн өндгийнх болох нь батлагдсан юм. Уран гой хэлбэр дүрс бүхий хэрэм хануудтай энэ том хүндий палеонтологийн хувьд дэлхийн хамгийн баялаг газар болж таарсан билээ. Одоо эртний хүний бууц суурин олж 200 мянган одоо чулуун цэсгийн зүйлс олсон байдаг. Эндрюсийн экспедиц Монгол ажиллаагүй бол одоо үлэг гөрүүл гэдэг амтан өндгөөр үрждэг байсан гэдгийг бол шинжлэх ухаан тогтоогоогүй. Тухайн үеийн дэлхийн том сонингууд энэ талаар мэдээлдэг байсан. Рой Чапман, Эндрюс, Уолтер Грэнжер хоёр Америк нэгдсэн улс, Европ, Азид маш их алдаршсан. 80 сая жилийн өмнө амьдрал ямар байсан бэ гэдгийг судлахад чухал хувь нэмэр оруулсан учраас Монгол нутгаас олдсон олдвруудын талаар судлаачид маш их зүйл бичдэг. Рой Чапман Эндрюсийн удирдсан Дуу Азийн экспедицийн бүрэлдэхүүнд Рой Чапман Эндрюс шинжилгээний багийн ахлагч, амьтан судлаач. Уолтер Гранжер 1922-оос 1925 онд шинжилгээний ангийн ахлагч, палеонтологч. Доктор Чарльз Берки шинжилгээний ангийн ахлагч, геологч, чулуу судлаач. Фредерик Моррис шинжилгээний ангийн туслах геологч. Жорж Олсен шинжилгээний ангийн туслах палеонтологч. Монгол хэмээх энэ нэр дэлхийн палеонтологийн түүхэнд 90 жилийн өмнө тодороо бичигдэн үлджээ.